ертөнцийн хурцлах ур жавыг аюулгүй шилжүүлсэн болов даваасан. Аавын нэрийн хайр шиг аюулгүй шилжүүлсэн асуултын газраас адаг C'était
Бүрэн зугaalсан нийт эзэгчүүд төгсөгчдөө энэ өдрийн энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Намтар зузаан сургуулийнхаа насыг нэмж төгсөж байгаа суур болон мөрөнд боловсролтой амжилттай төгссөн нийт сурагчдаа бүгдээрээ сайхан зориулаад алгадасчи. Одоогоос 12 жилийн өмнө 2012 онд энэ 9-р сарын 1-нд өөр өнөө өстэй нэг ивэ ангийн сурагч болж ирээд энэ сургуульд 12 жилийн хугацаанд сурлаад сургууль гэдэг сургуулаа төгсгөөр бидний оюутан болохоор амьдрал эхэллээ гэж ярьдаг. Сургуульд аль бүжгийн амьдрал эхэлчихсэн байдаг. Бид нэр зөвхөн багш хүүхдтэй заадаггүй. Зөвхөн сурагч нар багш нараасаа юм сурдаггүй. Бид нэр бүгдээрээ нэг гэр бүл болж, бүгдээрээ нэг нийгэм болж тэгж суралцдаг. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнхсумын Гэмдэг уулч нэрмжид ерөнхий боловсролын сургууль гэдэг нэрийн дор 12 жилийн өөрийгөө гарч гэж явлаа. Эцгийн бэлрийн өмнө үргэлж хадаатай байсан нэр энэ нэрийг ахад суурайтуулах, цааш өргөн мандуулах түүнэртэй амжилт хүсье. Ний төгсөж байгаа төгсөлт нь амьдралд нас жаргалд амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Үсгдийн төвтөртэйгэн хоцордоо Хахан сэмэрсэн дүрмд хувцас мен Намайг сургасан багш нар мен юродын харцтайгаа үнсээ хоцордоо сүлчин орсон ч хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөө амьсхан дундан бид нэрмэстэй сурагч шунцэг байна. Оо манай их юм юмараа манлай тэгэл гэж боддог. Угаасаа манлайлдаг. Тэгээд дандаа юм нийтч тэгээд
аливаа юмд идэвхтэй оролцдог гэх юм уу? Чамд үлдсэн танаа ангийнхнаас хамгийн гоё дурсамж байна. Чамд үлдсэн. Бид нэр ердөө бага урлагийн үзлэгээрээ ердөө байранд орж үздэггүй байлаа. Үздэггүй ч байлаа гэж. Ер нь 6-аас 10 хүртэл манай байранд орж үзээгүй. Тэгээд 11 12 та тэгээд алт аваад тэгээд бүр гоё. Тэр л янз бүр орсон чи. Тэгээ бүгдэнд нь ээшт нь амжид гисээд тэгээд ирүүдийнхэн амьдралд нь тэгээд аз жаргал хамгийн сайн сайхан бүхэн өсөөрөө. Тэгээд бүгд чадна шүү гэж хэлээ дээ. Сүлжин болсон чичээдийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансан дундаа бид Anгийн